За сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ золоошин ээлж дугаар боллоо. Тэгээ эхлэхийн өмнө нэг юм хэлмээр байна. Хэрвээ та өөрөө подкаст гэмээр байгаа бол подкаст солиушны үйлчилгээгээр подкаст хийж болгоно шүү гэдгийг хэлж байна. За тэгээ өнөөдрийн шоуын маань зочин бол Монголын анхны эмэгтэй комедиан Оля. Сайн байцгаана уу. Олята урилга хүлээж авсанд маш их баярлалаа. Золоод ирсэнд баярлалаа. Гэтэ би баг шаардаад орсон баха тий. Шаардаад уу? Тий. Намайг чи хизээ урих юм гэж байна. Үгүй. Би бол чамайг урина гэж бодож исэн. Чи тэрийг бол хэлсэн. Гэхдээ яг хувь тавилангийн хувьд бол өнөөдөр подкаст хийх хувь тавилантай байсан. Планд бол орсон байсан шүү дээ. Планд бол орсон байсан. За cool. За түүнээс одоо Оля маань битгий сонсод оролцсон маш гоё дугаар болсон. Түүнээс бас Олягийн UB Live төгсөн ярилцлагыг та нараас уншаарай. Ер нь цаг дамжсан гоё ярилцлага байгаа шүү. Баярлаа. За манай зарим үзэгчид бол мэдгүй байж магадгүй. Олягийн одоо жинхэнэ нэр нь бол Ууган Баяр, Нар мандахын Ууган Баяр. Оля гэд хочиг нэрийг хизээ үүлж авсан бэ? Би нөгөө баасаа Оросд байсан. Тэгээд Нар мандах гэдэг чинь айгүй амархан одоо нэр Нар мандах 3. Ууган Баяр гэдгийг Орос хүүхдүүд хэлж чадахгүй. Тэгээд нөгөө нэг сургуульд одоо цэцэрлэгт Ууган Баяр гэдээ дуудаж чадахгүй. Тэгээд тийм учраас Оля гэдэг нэрийг аваад Нар мандахын Оля гэж авчихсан. Тэгээд Оля гэдэг нэр одоо надтай цуг нэлээд хэдэн жил болж байна да. Тэгээд гэрийнхэн ч ер нь бүгд л Оля гэдэг нөгөө нэг юу гэдэг бүр ингээд нөгөө нэг тэгэл сурцсан. Бичиг баримт дээр л Ууган Баяр болохоос ер нь бүгд л Оля гэдэг. Би тэгтээ Ууган Баяр гэдэг нэртэй хайртай. Зүгээр их Оляг л сурцсан болохоор тэгэл Оля. Тэгтээ Ууган Баяр гэдэг нэрийг ээжээсээ сонсох жоохон дурггүй. Because ээж яг ингээд загнахтай яг ингээд байхгүй. Оля гэж ярьж аа л яг уурлахаараа Нар мандахын Ууган Баяраа гингүүд биш үү. За асуудал үүсэж байна да. Тийм тэрнээс шал нэг тийм юу гэдэг бид нэг агаараас авсан нэр бас биш л дээ. Анх тэгж Оля гэдэг нэртэй болчихсон. Зөв. Тэгээ өмнөх ярилцлаганда чи бол нэг юм хэлжсэн юм гэвэл эрэгтэйчүүдэд хандуулаад хэлсэн эмэгтэйчүүдээ чи хөөхөн байна гэж илүү байнга хэлж юу. Энэ бол эмэгтэй хүний сэтгэлд үлддэг. Мөн чи бас өөрөө эмэгтэй найз нартаа бол чи гоё шүү гэж хэлдэг. Энэ талаар яриад өгөөч. Би Монгол дээрээ айгүй их тийм хатуу одоо ямар үгээр хэлэх юм эрэгтэн амар хүүтэн хөндий байдгийг айгүй мэдэрсэн байхгүй. Жишээ нь золоо намайг мэдж явах би орж ирэл бүгдийн тэрвэрдэг үнсдэг те яг юм Оросд тийм залуучууд нь тийм тэ айгүй их ингээд юу гэдэг хөөрхөн байна, царайлаг байна, гой харагдаж гин чи гой цэцгч гэдэг үгнүүдийг алхам тутамдаа эмхтөнд хэлдэг болохоор эмхтэн тэрнгөр ус юм дутмаг амьдрдаггүй. Харин Монголд ирэхээр би ерөөс тийм үг бараг сонсдоггүй. Тэгээд надад амар юу гэдэг амар хэцүү байдаг гэх юм уу, би амар хүсдэг тийм гоё үгнүүдийг сонсох. Тэгээд дээрэс нь Монголд найзуудтай ирээд минь найз амар хөөрхөн чи гоё шүү гэлтэнгүүд тийм үү баярлалаа нэг юм нэрээс нэг ингээд амар баярлдаг зүгээр нэг үгэнд тэгэл би oh my god энэ хүнд хилдэггүй юм бах та тий чи уул нь яг л байнга уул нь хилж явах хэрэгтэй гэж би боддог. Тэнгүүд ингээд найз охтуудаа ирчүүд нь хэлэхгүй байгаа юм чинь why not ягаад би хэлж болдгоо ингэж би дандаа бүх хайртай найзуудаа хамгийн хөөрхөн минь найз хамгийн гоё дандаа тийм үгнүүдийг хэлдэг. Яадаг бол тийм үгээр амар тутмаг байдаг. Тэгээ эмхтэй хүнд ямар нэгэн эрэгтэй хүн чи хөөрх юм байна эсвэл чи хөөрхөн байна гэж хэлвэл ингээл амар тэрийг ингээд бодоод ингээд нэг тийм нэг юм гоё мэдрэмж авдаг байхгүй. Тэ Монгол ирчүү жоохон тийм хүүтэн төмс. Yes төмс. I don't like potato. Би бас өөрөө ер нь бол хаяа тийм юу одоо мэдрэмжгүй төмс аран шин гаргадаг. Би яг Германд оюутан байхдаа манай нэг эмэгтэй найз хэлж ирсэн. Пүүх чи нүрэ ямар гоё бодсон юм бэ? Нөө тэгж хэлчих чинь нэг муухай штэ. Жишээ нь амар тийм амар амархан үгийг амар банк хэрэг хэлж болох үгийг яага хэлдэггүй юм байна л амар сонин гэх юм уу. Би одоо жишээ нь ингээд надад энэ төр алж хөөрхөн мөөрхөн ч юм уу те гоё харагдаж байна. Өнөөдрөөс амар гоё ноён гэл тэнгүүд
тэр өдөржингөө ингээл инээгээл нэг тийм нэг юм болчдаг. Яагаад ингээд нэг юм зүгээр чамаас ямар ч хүч хөдөлмөр юу ч гарахгүй зүгээр нэг гой үгээр нэг хүнийг ингээ өдөржингөө жаргалтай байлгаж болохгүй тий why not. Тэгэл тэрэн дээр амар жоохон буруу боддог ч юм уу. Тэгээ энэ охинд би хөөрхөнгөө хэлчихвэл энэ охин одоо эсвэл би энд хэлчихвэл одоо мэдгүй юу ч боддгийг би мэдгүй. Яагаад хэлдэггүйг нь би мэдгүй. Гэхдээ үзэж байгаа залуучуудаа хажуудаага эмхтэйдээ яг одоо хөөрхөн байна гэд хэлчээрээ тэгвэл айгу зүв юм болно шүү. Тэгээ бас эмгтээчүүдээ уулзаарай гэж хэлээд ер нь ирчүүд бид нар хаяа жаахан хөлтөө байдаг. Жаахан биш амар хөлтөө. За. Yes. За ерөнхийдөө ер нь бол хэрэгцээтэй подкаст юмгаа хиймээр байгаа болохоор ер нь Оlia ирчүүд бид нар ер нь ямар тохиолдолд ер нь мэдрэмжгүй эсвэл тийм төмс зан гаргадаг вэ? Тэрийг нь яаж ер нь ямар зан гаргадаг гэдгийг тэрийг нь ер нь яаж асуул илүү хүүшээ өдөр тутамдаа штэ та нар чам хэлж өгөхгүй л ингээл хамраар нь ингээд нэг нохоо шээгэнгүүд ингээд шээс рүү ингээд гэрч шээгэнгүүд ингээд хамрын тэгжээч л ер нь суранд байх. Гэхдээ одоо энэ нөгөө нэг generation Z гэдэг залуучууд байгаа даа штэ. Тэд нар арай гайгүй. Арай нэг дажгүй. Манай үеийнхэн бол үнэхээр хэцүү хатуучсан нэг юм нөгөө нэг юм амар сайтцсан нэг юм юу эдэн штэ. Уул ингээл үрээлээдэг. Тэгжээж бүр ингээд нэг тийм жоохон гайгүй болох юм уу. Тэгээд айгүй эмхтэнс айгүй гоё юм шаарддаг хэрэгтэй. Айгүй гоё байхыг шаарддаг. Одоо гоё харагдтээ цэвэрхэн ариухан бай те чи тийм бай гэсэн мөртлөө өөртөө хийж тийм байдаггүй. Юу гэдэг чи үнэхээр тийм гоё эмэгтэйг хажуудаа байлгах юм бол чи ч гэсэн тийм гоё залуу байл да тий. Чи яг тэр шаардж байгаа юмныхаа яг адилхан нь байл да. Тэгжээч тийм гоё байна тийм үү тий. Эмэгтэйнээс айгүй их шаарддаг мөртлөө өгөөд идэг юм байхгүй. Наадахын үгээр эмэгтэйнээ харилж чаддаг гэх юм уу. Үг чинь мөнгө гарахгүй, хүч хөдөлмөр юу ч гарахгүй штэ тий эмэгтэйнээс. Тэгэхэд тэрийгээ ингээд нэг ингээд яагаад гэдэг мэдэхгүй. Тэгээд монгол эрчүүд бол айгу мэдрэмжгүй тэгээд хамгийн наазахын мэдрэмжгүй асуулаа шүү дээ. Хамгийн наазахын мэдрэмжгүй хамт одоо юу гэдэг уулзаа дээтлээд хоолнд орё тэгж штэ. Тэнгүүтээ чи энийг идэх үү гэж асуудаг. Эмхтэн хизэж тийм би бол тэгж хэлээ. Because it's be те. Өөр хүмүүс бол саанзууд гүгү идэхгүй зүгээр гэж хэлдэг байхгүй. Тэр бүр миний амьд бүр би ингээ жоохон ойлгодог. Ирчүүдээ тийм хоолн дээр хэвээ одоо дейтэнд бүсгүйгээр урж байгаа бол менюгийн нөгөөд юу идэх хүснээрээ захиалаа гэж хэл. Тэгэхгүй энийг авчих уу? Энийг ч идэх үү? Тэр үед эмхтэн яг үнэ хэлэхэд дейтэнд явж байгаа охтууд тэр өдөр юу ч иддэггүй заяа. Яг үнэн л хэлээ. Угаасаа орой уулзаад хоол идэх юм чаа. Юм идээд яах юм ахаа. Өс очиод гоё юм мэдчихнэ гэд. Ингээ бодоод ирэнгүүт өөдөөс нь чи энийг идэх үү гэж асуучингууд эмхтэн хүн чинь бас тийм бардам гоё зам байгаа штэ. Гүг зүгээр би нэг кофе нэг салаттай л авчих гэд нэг тэгдэг. Тэр эмхтэн хүн тэр өдөржингөө өлсөө явж байгаа штэ. Чаавста. Тэгэл дээд дуусан сална эмхтэн гэртээ бүхтлээ идэн болцсон тэр очи идэх гэсэн. Нэг тийм what the fuck би тийм сонирм асууж ээ. Эсвэл нэг одоо юу гэдэг ундаа задлснаа ууснаа чи уух уу. Гэхдээ зүгээр өгчөөчтэй наадах маяг те. Уухгүй л өөрөө уухгүй чимээгүй аваад ууччтэй. Тийм сонин энэ хамгийн наазахын тийм хөлдүүсмийн нэг анхны хэлбэр гэх юм уу айгүй илт байдаг байнг болж идэг тийм. Тэгээд би нэг удаа ингэжсэн. Зүгээр толооч дээ. Гэхдээ Оросд бол нэрээгээсээ надад машины хаалга онгоолгож өгдөг. Нэрээгээсээ. Тэгээ би нэг удаа нэг машин суужаад хуршаа хаалга онгоолгож өгөхгүй мүү гэсэн чинь давраад гэдэг үг сонссон би. Би тэг ингээ амар гайхаад тоглоом болгож хэлсэн л дээ. Гэтэ зааццах гэд ингээ тоглоом болгоод буусан чинь надад амар бас амар муухай санагцсан. Хуршаа чи гарч ирээд онгоолгоод өгчөөчтэй чамаас гуйж штэ би те чамаас би шаардаагүй штэ хаалга онгоолгоод өгчихдөг үү гэсэн чинь давраад гэдэг хариулт сонсож байгаа байхгүй. Эцэг ч гэсэн амар муухай гэх юм уу? Тийм сонин. Энд яг юу ахаа жоохон нөгөө нэг юу гэдэг штэ. Одоо нэг юм өөр
энэ чи юу гэдүүлээ? Хүмүүжил. Тий. Им өөр миний хүмүүжил юм Оростэй юм байгаад Монгол хүмүүжил юм байгаа болохоор би ч ойлгохгүй бах тэрийг. Магадгүй энэ миний ч гэсэн буруу байх. Би мэдэхгүй дээ бүх хэрчүүдэд буруутахад яах юм те. Энэ дунд гой залуучууд дундаагаа наацхан жишээ авч татхад одоо манай Батаа байна, Идрээ байна те. Та байна. Ер нь айгүй джентльмен залуучууд зөндөө байгаа. Манай Жак байна. Манай Жак ч юм амар джентльмен штэ. Яг зөндөө байгаа тийм залуучууд. Гэхдээ дийлэн хувийн жоохон хөлдөө одоо нөгөө нэг мэдрэмжгүй те. Тийм хөлдөө байгаад байгаа. Миний яаж шийдэхийг би мэдэхгүй. Гэхдээ миний бодол тийм л энэ. Одоо наацхыг хөлдөөсөн бол яг тэр хоолнд очиод итгүү гэж хэлсэн. Тийм л. Тэг би бол гэдэг өөрийгөө бодох бол бас ер нь хөлдөө зан гаргаж байсан. Тэг тэрийг ер нь хэд нэг удаа их нэг ондоо юм мэдхгүй дэж юм эсвэл зүгээр нэг хүмүүжил ч юм янз бүрийн асуудлаасаа тэгтээ тэрийг дараа нь ухамсарлаад дараачийн юм дээр засах юм бол илүү тийм зүг штэ. Бас нэг юм явдал болсон би дэлгүүрийн урд дээрээ би ингээ хаалган дээр зогсохгүй уцаар л таг. Ингээ зогсон чи миний ард зогсож байгаа эрэгтэй хүн зогсоод байна бас. Тэгэхээр би ирүү чаар донгоолгоч гэсэн чинь өөдөөс чи босс юм уу гэж хэлсэн надад. Би бүр ингээ ийм нэг ер нь айгүй ханзаардаг би тэрийг айгүй ханзаардаг. Одоо дэлгүүрт ингээ хүнтэй зөрөн штэ те ийм хаалган дээр зөрөхөд хөгшин өвөөнөр одоо хөгшин эрэгтэй хүмүүс дандаа эмэгтэй хүнийг оруулдаг хаалган бариад. Манай үеийнхэн тэгдгүү чихэлдэл урдуур нь ингээл баг эмэгтэйгээр хаалга бариулаад гүгэд ордог. Би тэрийг айгуусан анзаардаг. Тэгээ би одоо дээр үеийн ч юм уу хөгшин одоо настай хүмүүсүүдийг бас хүмүүжлтэй те цензуртэй байсныг ингэж амар олж хардаг байхгүй. Тэгээ одоо generation Z гэдэг залуучууд бас айгүй гоё. Айгүй тийм зөв байгаад байгаа. Одоо 2000-аас дээш штэ те. Тэд нараас айгүй тийм зөв хүмүүжж байгаа хүмүүс гэх юм уу? Айгүй тийм тиймэрхүү юм ойлгодог болсон. Одоо Facebook ч хүртэл ойлгоод юм кэр юм аж гаргаж чаддаг штэ. Тэр шиг нэг юм юу гэдэм одоо ингээд бас ингэн заяа. Одоо ингээд жоох иймэрхүү юм ярихаар подкаст янз бүрийн хүмүүс үзэж байгаа, янз бүрийн хүмүүс сонсож байгаа. Тэнгүү дийлэнх хэрэгтэй хүмүүс ингэдэг. Миний яриан дээр дандаа ингэдэг. Чи юм хачин бүдүүн хачаа охин байж ээж юу хүсээд байгаа, юу шаардаад байгаа гэж бичдэг хүмүүсүүдийг би бүр хүн биш гэж боддог. Үнэ би бүр ингээ oh my god бүдүүн байлаа гэд би эмхтэй хүн биш юм уу? Аль эсвэл бүдүүн байлаа гэд ямар нэгэн асуудал чамд миний би одоо асуудал үүсгээд байгаа мөгүй штэ тий. Тэгээд тиймэрхүү нөгөө нэг өстой өөрөө юм хачин охин байж ээж одоо ингээд биднээс их юм шаардаад байна. Би танаас шаардаагүй те чиний хажууд байгаа эмэгтэй хүн тийм гэж үсэж байгаа. Би зүгээр л хэлж байгаа. Эмэгтэй хүмүүс хэлэхгүй байгаа те. Эмэгтэй хүмүүс айгүй хэмиг чимээгүй ингээд байх ёстой юм шиг хүлээгээд тавцсан Монгол охтууд тэр тусмаа ингээд нэг байх л ёстой юм ингээд нөгөө охтууд байна байх ёстой юм биш байхгүй юу? Зөвхөн Монголд л юм байгаад байна. Өөр газар за яг нэг жоохон юм буурай улсад байгаад байна юм. Хөгжцөн, дэвшцэн гой улсад ийм алга. Тэнд байгаа эмэгтэй хүмүүс өдөр тутамд инээмсэглэж авч байна. Эмэгтэй чи хөөрхөн байна гэх тусам эмэгтэй гойж годмар санагддаг. Улам гоё болмоор. Ингээд нэг юм байдаг. Тэгээд ингээд ер нь ингээд анзааруул те гадаад ингээд явж байгаа гудамжаар дандаа гоё хүүхнүүд явдаг. Инээцсэндээ нэг юм гоё явж идэв шүү дээ. Монголд бол дандаа ярбаацсан явж идэв. Because бүгд ингээд стресс эмэгтэй хүнд гаргадаг. Тэр их стресс донд нэг удаа ч гэсэн хөөрхөн байна гэж хэлчихвэл fresh л гараад ирэх гэх юм уу те. Миний бодол нэг тийм л байдаг. Тэгээд эрчүүдээ намайг муулваа. Бас нэг аавчтай зүйл гэвэл чи бол 7 хоног болгон өөрийгөө нэг удаа эрхлүүлдэг гэж хэлсэн. Энэ талаар би бас ярмаар байгаа. Ягаад гэвэл өөрийгөө хайрлах, өөрийгөө халамжлах гэдэг нэг том маш агуу урлаг байгаа. Би нэрээ яг тэгдэг. Би чи найзах сторинууд үздэг шүү дээ тий. Би ингээл янз бүрийн стори жил гинт ингээл нэг гоё газар очсон ингээ гоё байж идэв шүү дээ. Яг тэр маань яг миний тэр өөрийгөө хайрлаж байгаа, өөрийгөө кэрлж байгаа юм. Because намайг өөр хинч надад найз залуу байхгүй, нөхөр байхгүй хин намайг тэх юм бэ тий. Би өөртөө байгаа юм чинь би л өөрийгөө тэгнэ.
Энэ айгүй амархан. Би 7 хоног болгоно нэг удаа дуртай хоол авч идэх ч юм уу. Хүссэн газар очих ч юм уу. Өөртөө мөнгө зарцуулахаасаа ерөөсөө харамлдаггүй гэх юм уу. Яг л энэ миний мөнгө. Энэ мөнгийг би өөртөө л зарцуулах гэж одоо олж байгаа гэх юм уу те. Тэгээд би 7 хоногт нэг удаа спад орно, 7 хоногт нэг удаа гоосханд орно те, 7 хоногт нэг удаа хумсаа анзлуулна, сормсаа анзлуулна. Одоо нэг хөөрхөн болох гээд байгаа юм биш л дээ. Одоо ингээл хүмүүс үгдийн ёстой ямар их гоо сайханд ордё, яасан сэхтэхгүй гоо сайхантай. Үгүй би ерөөсөө тэр нэг гоо сайхнаас сэхүүлэх гээд байгаа юм ерөөсөө биш. Би зүгээр л өөртөө тэр гоё мэдрэмжийг ингээд нэг гоё мэдрэмж байдаг байхгүй. Тэр мэдрэмжийг авахын тулд тэгдэг би хүссэн хоолоо очиж идэхийг хүсдэг. Эсвэл би амар туртай вайна уухыг хүсдэг. Ингээд нэг өөртөө цаг зав гаргана гэдэг чинь орчин 21-р зуунд айгүй хэцүү юм. Ер нь бол яг ингээ өөртөө зориулаад энэ өдрийг л би өөртөө зориулна гэдэг бол тийм жоохон хэцүү зүйл гэх юм уу. А гэхдээ тэрийг ингээд өөртөө гаргадаг болох ч бол супер шоктуудаа та нар миний энэ зөвлөгөөг сайн биелүүлээрээ нэг хийгээд үзээрээ нэг тийм мэдээж зөндөл агалдаар гэрээ амьдрал инээ тэрэ жаав хүүхэд шуухад нөхөртэй ингээл зөндөө юм байгаа ч гэсэн нэгэн өдөр за бүр боли бүтэн өдөр биш юм аахад нэг хэдэн цагтай нэг 5 цаг яг өөртөө бүр ингээл яг одоо юу гэдэг олон жил би надад нэг юм бүтэн өнгөж ирсэн. Би хизээч педикюр хийлгэж үзээгүй. Миний мөрөөдөл педикюр хийлгэх гэсэн. Хөлнө. Би тэгээд үгүй яад гэдгсэн чинь мэдгүй цаг зав гарахгүй тэгэл ингээл болтгоо одоо педикюр хийлгээд ядаж педикюр хийлэгдээ яг тэр педикюр хийлгэж байгаа мэдрэмж амар гоё штэ. Би бол банк педикюртэй өвөл зөнгө намайг нэг юм хөтөн бас ингэжсэн. Чи өвөл педикюр хийлгэж яад. Өвөл педикюр хийлгэхгүй байх шаардлага биш штэ. Би өвөл нэг өдөр миний тархин дотор юм эргэлдээд би баал яваад үлэх тийм штэ. Тэр мэдгүй надад найз залуу малуу байдгүй л дээ. Надад хинч тийм гэр бүлийн харилцаа надад байдгүй. А гэхдээ би хумс хороо хөл гар одоо илүүдл ус мүс бүх юм ингээд цэгцэлжээдэг. Тэгэл надад бас ингэдэй найз залуу малуугүй бижиж өгснээ ингээ мөнгө үрээд нөө би нөгөө гой мэдрэмжийг ингээд би өөрийгөө юм би гоё юм гэдгийг ингээ мэдрэхийн тулд энийг хийдэг гэх юм уу. Тэгээ охтуудаа заавал ингээд нэг өөртөө нэг цаг гаргаад үзээрээ. Тэгээ 7 хоногт нэг удаа хүссэн юм хийгээд үзээрээ. Олон жил ботсон юм хийгээд үзээрээ. Магадгүй нөгөө нэг мөнгө төгрөг гэж боддог л ах л та. Яг үнийг хэлэхэд нэг үнэтэй биш. Тийм үнэтэй зүйл бол биш. Зүгээр л гой газар ороод гой хоол идээд гой вайн уугаад гой болоо гарна гэдэг чинь тэр мөнгнөөс илүү гой чамд амар гой мэдрэмж өгөл чи өөрийгөө юм нэг юм одоо жишээ би ингэдэг заа. Би ингээ хумсаа янзлуулаад педикюрээ ингээд доор хийцээ дээр хумсаа ингээ янзлуулаад ингээ байж хата би өөрийгөө амар тийм фэшн тийм нэг стар мэдгүй нэг тийм амар тийм нэг юм та супер гэд мэдрээд байгаа байхгүй нэг тийм отч юм шиг те нэг тийм лак одоо галек тэр мэдрэмжийг авахын тулд би тийм юм хийж байгаа. Тэр мэдрэмж намайг амар гоё цэнгэлдэг гэх юм уу. Тэм ч сохтуудаа зүгээр яг өөрийнхөө хийж үзье гэсэндээ боддог байсан юм а нэг өдөр өөртөө цаг зав гаргаад хийгээд үзээрээ. Би бол 7 хоногт нөө ганц би болохоор бүр амар л байдаг надад ингээл магадгүй чи ингээд цаг завтай байна. Хүн л юм чинь би ч гэсэн ажил хийж байгаа. Би ч гэсэн надад зөндөө юм байгаа. Гэхдээ л яг тэрийг ингээд гаргаа сурцсан болохоор амар байдаг гэх юм уу? Зүг. За тэгэхээр тэр педикюр орж үзээгүй бүсгүйгийн нөхөрт нь би хэлмээр байна. Эхнэрдээ заавал педикюр оруулж үзвэл тэгээ бас вакст оруулж үзвэл вакст ордог байлгүй дээ. Мэн. Гэхдээ орчин үеийн охтууд ч айгүй тийм юутай болцсон. Нэг вакс цагсаа мэддэг болцсон гэх юм уу? Чи найзах гой төртэй гөлгөр шүү дээ. Пүүх. Тийм байна амар гөлгөр байна. Өөр миний хаф илүү гөлгөр байна. Ер нь энэ нэг тийм гой мэдрэмж. Гэхдээ яг өөрөө өөрийгөө хайрлах үүднээс өөрийгөө халамжлаад яг зөвхөн өөртөө зориулаад гоо сайханд ороод ч юм уу хүссэн хоолоо идээд ч юм энэ бол би бол маш зөв эрүүл гэж боддог. Yes.
Чи тэгдэг үү? Би тэгдэг. Тий. Эрэгтэй хүн ч гэсэн энэ гэхдээ яг ялгаагүй л дээ. Эмэгтэй эрэгтэй хоёрын хойлонд нь ялгаагүй л дээ. Эрэгтэй хүн ч гэсэн 7 хоногт нэг өдөр хүүхэд ихнэр пад нэг өдөр гаргаад бүтлээ писэдэлтэй те нэг юм би писи гэдэг газар орсон аимшигтай газар лээ. Хөөс үнэрсэн нэг юм амар газар. Тэгэл эрэгтэй хүн тэнд ингээл аз жаргалтай ингээл тоглож байгааг нь харахаар энэ хүн хүссэн маяг одоо хийж ийн амар жаргалтай байна. Хожигдоод ууралж байгаа энэ тэрийг харах эмоц амар гоё хүн амар тийм emotional штэ. Ер нь бүх юм дээр ингээд гарч идэг. Эртөө ч гэсэн тэгэлтэй тий бай нод нэг өдөр тогломоор байвал тоглол юу гэдэг массажинд ормоор байвал ор тий мэдгүй сайхан арх humаар байвал why not би гэхдээ нэг юм жоохон энэ дээр дагуулаач чи би нэг хэрвээ таны хажууд байгаа нөхөрч вэ эхнэрч вэ сардаа нэг 2 гарлаа гэж бодъё л за байли бүр нэг гарлаа. Нэг гарахт нь бити тэр хүнийг загинж зэмэлж ингэж өглөө нь үхгээд ингээд усаар бүр ингээд бодогдоод сэрж яхад нөөдөөс нь ингээд та ингээд бүр ингээд дэлбэрэх тийм мэдрэмж өгөөрэй. Яадаг л тэр хүн чинь зүгээр л өнөөдөр л нэг л өдөр те ингээд нэг стрессээ тайлаач юм уу те ингээд уугаа явж яхад нь тэрийг ингээд хаста тэгсэн би тийм хүмүүстэй харахаар бүр ингээд oh my god уушлаа гэдэг ингээд айгу сонин санагддаг гэх юм тэр хүн архинд орохгүй шүү дээ тэгээ би ч найзлуутайсэн шүү дээ тэр үед би ерөөсөө ингээд гарлаа орлоо гэхэд нь ерөөсөө юм хэлдэггүйсэн байхгүй because энэ байнга биш тогтмол биш нэг удаа гараад ороод ирэхэд ингээд алаан болоод те тэгсэн чинь найзуудтайгаа гарчаад тэгэд 2 найзтайгаа ирсэн. Тэгээ өглөөс ирэхэд нь би хоолцоо ижээд хүтэн пив мив гаргаж өгөө дуухуу мохоо гэдгсэн чи гайхаад байгаа юм чинь ингээд найзууд нэгэ тэгэхээр би яс гэдгсэн чи энэ яг орс хүчлэх гэлээ. Үгүй энэ орс ерөөсө тэрэндээ биш. Зүгээр л чи ч гэсэн гармаар байгаа тийм үү? Чи ч гэсэн нэг өдөр ч гэсэн гоё ингээд гараад баймаар байгаа шүү дээ. Тэгэл чамаг амар гоё аз жаргалтай гараад ороод ирэхэд та гэвэл бас муухай шүү дээ. Тэрийг бодоол яг нөгөө нэг юм болгон дээр хүнийг нөгөө хүнийхээ байранд тавьж үз өөрөө ингээд би байсан бол гэж бодож үз гэдэг кредог айгу мөрдөж явдаг би ер нь ямар ч хүнийг би айгу зүвтгэхийг чидэг ер нь одоо ингээл тэгсэн баг тэг шалтгаан байгаа л энэ хүн ийм үйлдэл гаргасан баг гэж боддог. Тийм болохоор нэг өдөр тэгэхэд гараад ороод ирэхэд нь бити тэгж гараа найзуудаа. Тэгтээ зөвхөн одоо юу гэдэг сард ганц 2 удаа штэ. Тэгэхгүй нөө тогтмол тэгдэг хүмүүс бол амар лахалтай. Өдөр болгон ууж муудаг бол салсан дээр шүү. Сүүлдээ бүр өглөө хоолор нь хормор хийгээд. No. Яг тэгээд тийм тогтмол уудаг хүмүүсээс холгоорой. Жолоо надаас хол. It's joke за. Тэгээ Оли маань ер нь тэмдэглэлийн дэвтэр хөдөлдөг. Тэрийг хизэнээс хоош тэмдэглэлийн дэвтэр хөдөлж эхэлсэн бэ? Хүүе би заяо саяхан хүүхэд байхаа өдрийн тэмдэглэл болсон. Вау. 2003 оны. Пүүх. Манай дүү мэдж байгаа. Манай дүү юм байна л да. Чи миний тэр дэвтрийг сандгүй юм нэг баахан наадаг зурхтай одоо байдаг те. Тэр дэвтэр дээр би ингээд инээдтэй юм бичсэн бай. Тэг би зарим тэр үйлдэлд санахгүй байгаа ингээд нөө санах гад ингээд. Тэг өдрийн тэмдэглэл бол одоо амар смарт болсон шүү дээ те. Одоо ингээд утсан дээр нь хүмүүс болгоны утсан дээр байна. Дэвтэр нэг тийм шаардлагатай байх болцоо яг ажил дээр бол хэрэгтэй байх. Ажлын дэвтэр гэж цаашаана. Хувийн мэдээлэл, хувийн тэмдэглэх юмнуудаа тэмдэглэлийн дэвтэр дээр ч юм уу те. Утсан дээр ч юм тэмдэглэж байгаа. Тэгээд би бол тэмдэглэлийн дэвтэр хөтэлдэг. Тэрэн дээр би юм спешиал юмнуудаа бичдэг. Тэрнээс биш нэг юм энгийн өдөр бол хизээж бичихгүй. Өглөөс ирсэн ажилдаа явсан, ажил дээрсэн гэрт ирсэн хоол цуудсан уу. Энийг би бичдэггүй. Одоо жишээ нь өнөөдөр тэдэн сарын дэд өдөр би золоотой ингээ подкастт ороод энэ тухай ярьжсэн гэдэг бол бичин те. Юм спешиал юмнуудаар хөвчлэн тэмдэглэдэг, бичдэг. Тим жижиг сажиг юмд амар акцент гаргадаг би ер нь тийм жоохон тэгэхээр нэг надад амар гоё байд юм аа. Дараа нь жил мөлийн дараа ингээл харангууд нэр ингэжсэн мэт жилийн өмнө ингээл бодох амар гоё. Тийм болохоор би тэмдэглэл хөтэлдэг. Зөв. Тэгээд ерөнхийдөө манай сонсогч нарт ягаад тэмдэглэлийн дэвтэр хөтлөх гоё юм бэ? Ягаад
кафе байдаг мө тэрэг хэлээд өгөөч. Үгүй манайх амар гоё. Нэг 2 жил одоо би золоотой подкастт ороод амьдрал үргэлжлэе л те ингээл явж байнгут maybe 5 жилийн дараа би тэмдэглээ эргүүлсэн чинь хүүшээгээл энэ өдөр би ингэжсэн байж та гэдгээ дуусах амар гоё. Чамд амар гоё мэдрэмж өгдөг. Би энийг ингээд хийжсэн байж та энд орж исэн байж та ийм байсан байж та алдаатай оноотой ч гэсэн ингэжсэн байх гэдгээ юу тийм дараа нь ингээд санахад айгүй гоё. Манад хүмүүсүүдийн тарих айгүй тийм юу ухаантай систем, хамгийн ухаантай систем хүний тарих. Тэгээ хүний тарих чинь зарим мэдээллүүдийг нөө чиний дурггүй ч гэсэн юм уу тийм мэдээллүүдийг ер нь блоклчдаг. Чи дахиж тэрийг санах гад ингээд санаж чадахгүй ч юм эсвэл тарих чинь цаанаас ингээд блок өгөөд ингээд чи тэрийг сандгүй. Өдрийн тэмдэглэл дээр бичсэн тохиолдолд чи тэрийг сана. Тэрийг мэдэрнэ те. Заавалжгүй мууч сайн. Зарим гоё хөгжилтэй явдлуудаа бид нар мартцсан байдаг ш. Тэгэл үе дээр тэгсэн штэ хизээ гэж санахгүй гэл гин санаа ш. Тэг шаардлагагүй зүгээр ингээд тэмдэглэлийн дэвтэртэй байхад чи бүх юмаа санана чи уншаал санана. Тийм байна. Ингээд тийм байна гэд. Тийм болохоор чиний тийм амар гоё сул memory юм уу тархиа сулж байгаа нэг memory юм уу компьютероор ярил нэг флаш карт юм уу тэмдэглэлийн дэвтэр те нэг флаш карт тэр картандаа ингээ өөрийнхөө дуурсамж үйлдэл бүх юмаа бичиж болно. Тийм учраас тэмдэглэлийн дэвтэр хөтлөөрэй. Гэхдээ тэмдэглэлийн дэвтэр хөтлөн дадаршлууд юу лээ? Дадалжуулах гэж. Дадалжуулалт хийхэд яа би ингээ бас хэл мотой золоош. За хэлдэ. Дадалжуулах. Тий, тэрийг бас хувь хүн сурахад амар хэцүү. Ингээл өнөөдөр окей гэж дэвтэр гаргаж ирэл худлаа. Яг бол чи маргааш мартна нөгөөдөр мартна. Тийм учраас багаар ингээд сэрүүлэг тавиач юм уу нэг 10 минут ахад л хангалттай нэг 10 минут байхад 10 минут өнөөдөр нэг сонирхолтой юм болсон бол тэрийг бичээл гэсэн гэлтэй. Дадалжлуу за тих айгүй жоохон хэцүү дадалжуулах. Тий, дадалжуулах айгүй хэцүү гэх юм уу? Манай Оля 3 сард шинэ ажилд орсонд баяр хүргэе. За ингээ өргөчье. Баярлаа. Тэгээд 2019 онд манай Оля Пляхановын Оросын эдийн засгийн их сургууль магистр зэрэг хамгаалсан. Тэгээд танаа ингээд сургууль ингээд судлангууд чинь Оросын анхны санхүүгийн их сургууль. Топ Москвагийн ер нь Оросын топ 3 сургууль 3 дахь сургууль. 3 Титэм шүү. Топ сургууль төгссөн би. Тэгээ яах юм. Тэгээд тэр сургуулийн төгсөгч нь гэвэл одоо Тэрбумтан Олег Дерипаска мөн 2019 оны байдлаар Хабиб Нурмагомедовчийн 3 дугаар курсын оюутан байлаа танаа сургуулийн. Тийштэй нэрээ тийштэй хүрээ. Таарлаж байсан уу? Үгүй. Маань сургууль амар том. Тэн түндэд таарна бол жоохон худлаа. За чи яагаад тэр сургуульд сурахаар болсон бэ? Мөн яагаад одоо Монгол Орос сурах боломжтой оюутнууд яагаад одоо жишээлбэл чиний сургуульд мөн Москва хотод амьдраад сурвал яагаад ихтэй гэдэг надад сайхан яриад өгөөч. Маань сургууль чинь нэгт айгүй нэр хүндтэй сургууль. Гэхдээ манай Монгол жоохон салбар нь орж ирээд Монгол жоохон нэр хүндээ унгаагаад шиг байлаа. Монгол эдэр шүү дээ Плеханов ч юм. Салбар байдаг хгүй. Гэхдээ манай сургууль бол топ сургууль. Багш нар нь дандаа ер нь доцент зэрэгтэй байдаг. Дээшээ явдаг. Ер нь доктор, профессор гэл дандаа мундаг хүмүүс байдаг. Бүгдээрээ салбарт ажиллагангаа багшилдаг хүмүүс байдаг. Ер нь тийм болохоор айгүй ойрхон байдаг хүмүүс. Тэгээд эдийн засаг дээр бол манай сургууль бол супер ухаантай хүмүүстэй ажилладаг, заадаг, өөрийнхөө мэдлэгийг тараадаг гэх юм уу те. Тэгээ би яагаад сонгосон бэ гэвэл би ч өөрөө нэг эдийн засагч мэргэжилтэй. Тэгээ би магистра хамгаалахаар өөрийнхөө салбарыг сонгосон. Энэ мэргэжлийг ядаж нэг мэргэжлийг төгс мэдээ л та тий би. Тэгээ төгс мэддэг ч юм мэдгүй ч юм мэдхгүй л дээ. Гэхдээ би хоёр эдийн засаг магистрээр онц төгссөн би ч одоо жоохон онц сурдаг шүү дээ. Тэгээд нэг тийм манай сургууль нэг тийм ауратай яг нэрээ байдаг.
гэл коридороор орол ирэнгүүт нэг тийм гоё мэдрэмж, нэг тийм том сургууль. Би надад яагаад тийм бэ гэвэл би уг түүхийг мэдж байгаа болохоор надад амар гоё санагддаг. Энэ сургууль яаж энэ сургууль бий болоо те, яаж ингэж яваад, яаж одоо хүртэл нэр хүндээ хадгалаад ингээ гоё явж байгаа нь тэр хүмүүсүүдийн л яг тэр дотор механизм болоод ажиллаж байгаа хүмүүсүүдийн л гав яах. Тэгээд би бол сургуулаа бол супер гэж бодож байгаа. Тэгээ эдийн засгаар сурж байгаа, эдийн засаг мэргэжлийг эзэмшиж байгаа залуучууд байвал сонирхоод үзээрэй. Одоо ингэж ярьдэн шүү дээ, Орс школ гэж айгүй их ярьдаг те Монголд. Маань сургууль яг Орс школ. Яг л тэр системийг анх үүсгэхэд л байсан. Тэр системийг одоо хөгжүүлээд ингээд орсууч айгүй шаардлага өндөртэй хүмүүс амар ийм л байх хэвээр. Ерөөсөө яг ийм л байх хэвээр. Бүр ингээд юуны фонд гэдэг шүү дээ. Одоо энэ бичгийн фондон дээр ч ийм л фонд байх хэвээр. Зайн ийм л байх хэвээр тий. Бүх юм тийм амар супер шаардлагатай гэх юм уу? Тэгээ манай сургуульч амар бус сургуулиуд одоо ийм байдаг хгүй. Би тэгээд энэ кредит мердитийг би ерөөсөй ойлгодоггүй. Би амар кредит мердитийн системийг амар мөнгө олох систем гэж хардаг байхгүй. Оросд кредитийн систем байдаггүй. Оросд унсан бол дахиад өгнө. Унсан бол дахиад өгнө. Тийм юу чи мөнгө төлөхгүй нэг тийм хэцүү зүйл байхгүй. Тэгээ манай сургууль болохоор бос сургуулийг бол амар чанган амар мэддэг байхгүй. Жишээ нь Москвад өөр сургуулиуд нэг унаа штэ тий. Тэгвэл дахиад шалгалтаа. Дахиад нэг унгууд дахиад шалгалтаа. Гурав дахь шалгалтандаа ингээд орох гээд ингээд комисс гэдэг яг 5 багш суудаг байхгүй. Тэгэхээр сургуулиуд 2-3 боломж өгдөг байхгүй. Комиссд орохоос өмнө. Манай плаханов нэг л унаал одоо нэг унаад нэг шалгалтаа өгнө штэ. Тэрэндээ дахиад унаа шууд комисс. Тэр нь амар чанга. Тэгээд хүүхдүүд ер нь дийлэнх яг комиссд ороод жоохон хөөгддөг гэх юм уу. Яа тэгвэл нэг боломж л өгдөг чам. За чи өнөөдөр унчлаа те маргааш ирээд чи өг. Өгч чадахгүй л комиссдоо чи өгч чадахгүй л баяртай гэсэн тийм. Тэр нь бас бус сургуулийн бодол амар чанга манай систем. Тэгээд би нэг ч удаа комиссд орж үзэж байгаагүй. Бурхан минь ашгүй дээ. Гэхдээ комиссд яг орох амар хэцүү байхаа яг ингээд чи оронгууд яг 5 багш ингээд үзэж ар сууж ин. Тэгэл 5 талаас чи юм асууна. Тэгэл амар хэцүү гэх юм уу. Тэр болгоно нь яг надад айгүй ингэж санагддаг байхгүй. Нэг мэдлэгтэй хүнийг гаргахын тулд тийм шаардлага тавьдаг байх гэж би хардаг байхгүй. Комисд ороод тэнцэд гараад ирдэг залууч зөндөө байдаг. Сайн найз комисд орчлаа. Тэгээд зүгээр гарчлаа. Тэр чинь 5 эдийн засгийн салбартаа 5 өөр багш сууж байгаа ш. 5 өөр юм судалдаг тий. Тэгэл 5 юм опшн асуултанд сууж байгаа ш. Бүгдээ л мэдж байгаа юм чинь. Тэрийг тавланд нь хариулаад тэнцэд гараад ирж юм гэвэл супер хүн байна те. Яагаад шалгалтаа өгч чадаагүй. Ер нь комисд орсны дараа хүмүүс яагаад шалгалтаа өгч чадаагүй нь ойлгохгүй багш нар. Чи мундаг гэж яагаад өгөхгүй тэргээ тэгдэг. Тэгэхээр бид нэг ч удаа орж байгаагүй. Тэгээд шаардлага өндөртэй мэдлэг ихтэй тийм гой сургууль. Намын санд нь шин гэсэн бүх эдийн засгийн сэтгүүл сонин юу вэ бүгд байж байгаа. Онлайн хэлбэр, хэвлэлсэн хэлбэр супер. Яг л юм эдийн засгийг сурыг тоотой орооцолтыг те насаараа хүү бодъё те. Тим юм бодсон хүмүүст бол супер. Би тэгтээ нэг юм хэлчихье. Эдийн засаг мэргэжлийг би магистр зэргийг би зүгээр л нэг л мэргэжилтэй сайн бай гэсэн үднээс сонгоод орсон. Гэхдээ мэргэжилтэй би хайртай. Гэхдээ яг эдийн засгаар ажиллана гэдэгтээ жоохон эргэлзээтэй байдаг гэх юм уу та. Тим хүмүүс зөндөл байдаг байх гэж би бодож чинь. Чи тийм үү? Би өөрөө бас нэг чиний өмнө ярьжсэн юм дээр юм хэлбэр нь юу вэ гэвэл манай герман их сургууль бас яг танаа сургууль шиг маш чанга байсан. Яагаад гэвэл манай Германд эдийн засгийн эсвэл бизнесийн удирдлагаар сурж байгаа оюутнууд хэрвээ альва нэг хичээл дээр одоо 3 шалгалтаа 3 өгөх боломжтой. Өөрөөр хэлбэл нэг унлаа дахиад нэг 2 боломж байна. Тэгээ 3 дахь дээрээ унах юм бол яана тийм жагсаалтанд ороод эдийн засаг болон бизнесийн сургуульд сурах эрхээ алддаг Германд. Бүр супер те. Ер нь одоо юм юу байна аа? Тэг мөнгөлүүлнэ гэж байхгүй хүн болгоно одоо жишээлбэл юу дөрмөө мэдж байгаа дөрмийн тоглоом за альва хичээлд сурж байгаа юм бол чамд 3 боломж байгаа хэрэг 3 боломжийг нь ашиглаж чадахгүй бол тэгэл хогчно. Goodbye my lover.
Goodbye my friend. Гэтэ ер нь бол одоо ингээ хий дими баахан сургуулиуд нь штэ яг үнэ хэлэхэд. Зүгээр л ингээл дипломыг штамплж яадаг те нэг нэгээр нь. Бүр нэг тийм баг сургуулиас илүү бизнес болгоцсон те юм. Тэгээд бас зарим юм ингээ харахад би оюутны системийг одоо энэ оюутан гэдэг байгаа шүү дээ тий оюутан 4 жил сурч байна зарим нь 6 жил сурч байна тий би энэ оюутны системийг оюутан гэдэг системийг байх ёстой гэтээ ийм урт биш хүний тийм их цаг завыг битээ аваач гэж би бас амар хүсэж байгаа яг гэвэл чи ингээд бүр гой төлөвшөөд гой хүн гарч ирэхэд чи 30 настай нийгэмд хөл тавих гээд байгаа байхгүй тий тэгэхэд сургууль сураагүй 30 настай найзууч хажууд нь алж байгаа мэдлэг тийм болохоор би сургуулийн оюутны системийг байх ёстой. Гэхдээ урт биш 2 жил. Окей. Магистр 2 жил байдаг. Магистр 2 жил бай. Бакалавр 2 жил ажиллахгүй юм бэ. Тийм үстэй. Яагаад одоо орчин үеийн цагт бол цаг гэдэг юм алт болчиход шүү дээ. Хүний цаг гэдэг юм. Яагаад тийм цагаас нь ингэж хомслоод байгаа жоох ойлгохгүй байгаа гэх юм. Цаг бол алтан шүү дээ. Зүгээр нэрээс жоох ойлгохгүй байгаа. Жохон яг өөрөө яг одоо ингээд би 3 сургууль төгсчлөө ингээд төгссний дараа би миний хайрын цаг хугацаа гэж сая боддог. Залуунаас ганцлууд авалтай болохоор миний хайрын цаг хугацаа би зөндөө дипломтой хинт ч хэрэгтэй, над ч хэрэгтэй ч байсан. Ханд хэрэгтэй. Тий. Яс ханд хэрэгтэй ч юм уу, ээж авд хэрэгтэй ч юм уу те. Ягаад ийм цагнаас ингэж амар хомсол те. Тийм учраас энэ систем хизээ нэгэн цагт гоё шинжлэхтээсээ тэгээд шинжлэхтээд багсаасаа гэж өгсдөг. Би өөрөө худаа юу гэж бодож байгаа гэвэл бакалавра хийчих, тэгээд бакалавра хийчихэд ажлын талбар дээр гар ажил тэгээд 7-8 жил ажиллачаад дараа нь тэгээд магистр асуурвал илүү кайфтай штэ. Яг 2 жил төр тасалгаа бол миний хувьд бол ер нь дийлэнх магистртаа шууд явдаг хүмүүс дийлэнх нь за номын цагаан солиод байж болно. Сурах тийм хүмүүс байгаа шүү дээ. Нэг хэсэг хувь нь. Хэсэг хувь нь одоо зүгээр л ажлын байр олдоог учраас үргэлжлүүлээ сурчдаг тийм. Тэр нь амар гас. Чи 4 жил зүгээр ингээд цаг хугацааг үрснээ чи яг ажлын байран дээр гараад ирсэн чи өдөс чи юу ч аахгүй гэхээр энэ амар асуудал ахгүй юу ч аахгүй чамаг юу тэгээд хамгийн том асуудал нь дадлаг туршлахгүй шинэ оюутан хаанаас дадлахчих юм бэ? Come on за энэ ажлын байрны том компани хүмүүс үзчихвэл шинэ хүнийг аваад та нар сургаад тэр хүнийг супер болгоод өөрийнхөө ажилтан болвол та нарт хэрэгтэй. Дадлаг туршлага come on хаанаас авах юм бэ тэр чинь? Би тэрийг би бүр ерөөсөө ойлгохгүй. Дадлаг what the fuck? Хаана? Дөнгөж төгссөн 22 настай хүүхд хаанаас болох бүх газар тэгж байгаа дадлаг туршлага. Тэгээ бүх газар одоо сүүлийн үед магистр зэрэгтэй бакалавр бол түүнээс дэш. Come on тэ тэр хүн яагаад ингэж бодож болдгоо юм бэ? Одоо жишээ нь би хувьдаа компанид бол би дандаа залуу нэг аав гэж боддог. Над туршлага нь хамаагүй би өөрөө сургаад тэр хүнийг супер болгоод би авчина. Хамгийн гол нь тэр үнэ хүмүүс ингэж яриад байна. Үгүй тэгээ сургаад авдаг тэгэл гараа авчихдээ штий. Би бүх нөхцөлийн бүрдүүлэн гарч явахгүй байхын тулд тэр хүнд ямар нэг юм таалагдахгүй бол тэр хүн гарч байгаа штэ. Би бүх нөхцөлийн бүрдүүлээд би залуу хүмүүстэй байхыг хүснэ. Яг бол залуу хүмүүс фреш сэтгэн, залуу хүмүүс гоё юм олж харна те. Тийм болохоор би бол залуу хүмүүсүүдийг авна гэж боддог. Тэгээд дээрэс нь дадлаг туршлагыг гарчдаг штэ. Come on. Чи тэр хүнд тэгвэл айгүй гоё юм хийж өгч штэ. Чи тэр хүнд энэ чиний нөгөө карманд нэмэх нэг оноо гэдэг шиг тий. Чиний карманд нэрээр нэмэх нэг оноо. Чи тэр хүнийг амар гой дадлагшуулга гараа авсан гэсэн тэр хүн дотроо миний анхны хүн гэд хүн болоо мэдэж байгаа өөртөө анхны захирлуудыг анхны тийм нэг альма матра одоо мэдэж байгаа штэ ер нь яг ажлын талбар дээр гараад анхны намд ингээд юм зааж өгсөн хинбэ гэдэг хүн болгон өөртөө дотроо бүгд л мэдэж байгаа хин байсныг. Тэгэл тэрийг насаар тийм миний анхны үнэг тийм байсан гэ ярьдаг. Хин ч юу н анхны одоо яг ажлын талбар дээр гарсан хүнээ юмыг зааж өгсөн хүнээ би бол муулж ахыг сонсож байгаагүй. Надад одоо миний анхны хүн тийм би өстө сонсож байгаагүй. Манай анхны хүн ингээл надад гой зааж өгс дандаа бүгд юм талархалтай байдаг. Тэрийг бодолтой come on тэгэл нэг худлаа ажлын туршлага тийм хүн I don't like. Би бас нэг юм хэлмээр байна. Ер нь бол их сургууль сурж байгаа подкаст сонсогч нар маань
хэрвээ одоо санхүүсэл небогоор сурж байгаа юм бол нэгдүгээр курст хамаагүй 100-ны цагаараа дадлага хийгээд үз нэгтлэн бодох компанид очоод 3 сар дадлага хийгээд үзчих. Тэг 3 сар дадлага хийгээд үзчих юм бол за энэ мэрэгчлэр би энэ миний одоо эзэмшилж байгаа мэрэгчлэр би юу н насан турштай ажиллахад хэр боломжтой юм бэ? 3 сар ажиллаад үзэнгүүт тэнцээ 5 6 7 8 жил урт юм уу богино нэгтлэн бодогчоор ажиллаж байгаа хүмүүс байгаа. Тэгэхээр тэр 3 сар ажиллаад үзэнгүүт чинь дараа нь бодно штэ. За би яг мэрэгчлээ зүг сонгосон байна уу? Энэ цаашаа үргэлжлүүлэхгүй юу? Ингээл дадлага их бол үнэхээр бол нэрэ үнцэнтэй шүү. Тийм ээ, дадлага үнцэнтэй. Тэгээд дадлагын яг бас чамайг хариуцж байгаа хүн бас амар чухал рол өгдөг те тэр үнд. Ер нь гэхдээ орчин үе бүх юм дижитал хэлбэрлөө өршөлдөж гин. Яг үнийг хэлэхэд ийм подкаст бид нар яг одоо ингээд дижиталаар л үзэж штэ. Өмнө сонингоош уншдаг байсан штэ. Тэг хэвлдэг байсан. Тийм учраас юм бүхэн дэвшиж байхад шин залуучуудыг аваарэ, шин залуучуудтайгаа харьцаарэ, шин залуучуудын агаарыг мэдрээрэй. Тэд нэр яг юу ойлгоод юу мэдрээд явж байгааг нь жоох ойлгоорой. Тэгвэл та ч гэсэн хөгшөрөхгүй нэгт давуу талууд энэ л та хөгшөрөхгүй. Нийгэмтэйгээ хөл зэрэгцэн алхах нэг газараа зогсохгүй те. Би бол ардын ган хуйг ахыг бол би супер гэж боддог. Ядвал нөгөө дандаа залуучуудтай байдаг. Би ингээд story үздэг. Тэр хүнийг би бол амар тийм гой задгай сэтгэдэг те. Ядвал дандаа эргэн тойронд залуучууд байдаг. Дандаа залуучууд. Би л тийм байхыг хүсдэг гэх юм уу? Ган хуйг ахт нэмэх нэг оноо. Тэгээд тийм байхыг хүсдэг. Энэ подкастыг хүмүүс үзсэн дараа ер нь Олягийн хүрэл дандаа залуучууд байна. Generation Z. Зүгээр ер нь л яг тийм л ах хэрэгтэй гэж боддог. Тэгэхгүй ингээл нэг компаниудаа уулзах гал очингууд захирал нэг жоохон настай те эргэн тойрны нэгтлэн бла бла бүх хүмүүсүүд нэг юм настай те ингээл яг л нэг юм стандарттай надад амар нэг юм цаа гэдэг нэг юм ер нь маргалдаач явахдаг гэсэн бодлоор жидэг. Юу ч чи тэрүнд юу ч хэлээд хизээч нөгөө нэг юуг нь яахгүй. Нэг юм баталж чадахгүй те. Тийм болохоор тийм гой залуучууд байгаа шүү. Тэгээд энийг оюутнууд үзэж байгаах магадгүй бас гой компани хүмүүс бас үзэж байгаах маань зоологийн подкастыг тэгвэл ер нь л залуучууд дургаал хамт байгаарэ. Би тэрийг аягүй сайн ойлгочод байгаа гэх юм уу? Тэгээд оюутнууд яагаад гадаадд сурахаар болсон бэ? Тэгээд яагаад юу н залуучууд маань гадаадд их сургуульд сурах боломжтой юм бол яагаад гадаадд сурах уу гэж зөвлөх вэ чи? Ер нь бол би гадаадд Монголд сурснаас гадаадд сур гэж зөвлөнө. Яг гэвэл төлбөрийн хувьд нэг ялгаа байхгүй нэгт. Монголд хэд юм бэ? Хэд 8 9 сая хэд гэлээдээ төлбөр. Америкгүй би Монгол цараг бол. Би ч гэсэн бас тийм хавцаа байдаг гэсэн. Чи тийм одоо залуучууд сонсч байл. Чи бүр тийм Нью-Йорк одоо тийм супер сургууль битгий хүссэн. Чи зүгээр л нэг жижигхэн хотын том сургуульд сур. Жижигхэн хотын том сургуульд сураад төлбөр нь Монголоос ялгахгүй. Гэхдээ чиний тарих майнд те өөртөө ч амар хөрөнгө оруулалт орно гэсэн үг. Ядвал чи нэг юм үзэж нүд тайлна гэдэг чинь яг л тийм юм чамтай болно. Тийм болохоор төлбөрийн хувьд бараг адилхан юм чинь яагаад өөрийнхөө цаг хугацааг ядаж юм гоё өөр улсад ишөө нэмэх хэл сурна тийм үстэй тий өөр газар сурахгүй Монголдо байх юм. Би бол залуучуудыг гадаадд л сурах гэж хэлнэ. Хамаагүй наад захын Орос руу ч юм уу Хятад руу хамгийн ойрхон биш тий энд сур. Бүр тэнгэрийн юм өрөөдхөө бас бойл тий би юу гэдэг би зөвхөн одоо Harvard сурна ч юм уу тий эсвэл одоо юу гэдэг хаан чимтэй сурна. Нөө бити тийм яг мөрөөдөлтэй бай. Гэхдээ зүгээр өөрийнхөө нэг хэмжээнийхээ хэрээр хөдөөж ийн юу лээ нэг тийм үг гэдэг шүү дээ. Тийм л бай. Би бол залуучуудыг гадаадд сур гэж зөвлөж байна. Боломж гарч байгаа сургуулаа сонгоод сур гэж зөвлөж байна. Одоо дээрэс нь баахан энэ тэнд хин тэтгэлэг байна. Чи өөрөө сайн судлуул те. Энэ тэнд интернет гэдэг юм байна. Тэгэл зүгээр come on энэ бүх юм бол чамаас л шалгалж байгаа зүйл. Оля битэрийг харал та. Битэр Harvard сураагүй. Гэхдээ битэр одоо хаана вэ? UB comedy-гийн арын өрөөнд байна шүү.
Манай золоо өөрийгөө комедиан гэж боддог. Ясаа. Тийм л. Би бол юу гэж бодож байгаа гэвэл яг хятадд сурах зүг гэж боддог. Ялангуяа Шанхай юм Бээжин. Зардал бол нэг өндөр биш. Гэхдээ бол яг дэлхийн түвшний амьдралтай дэлхийн түвшний их сургуульд сурна. Зөв. Би жоохон харамсалтай тий. Тэр нь юу вэ гэхэд намайг ээж маань 9 дугаар ангиас ахуулаад хятад руу явуулах гэж утсан байхгүй. Заа чи өстө тийш яваа суратах гэл. Би ч нүггүй гэл өстө би хятад сурахгүй гэл үздэг гэсэн юм. Өстө хятад сурахгүй үгүй би явахгүй гэл. Жохон буруу юм хийсэн юм шиг нөгөө хүүхэд насны л. Тэгээ одоо ингээд бодоход хайд ээж аваагаа бас жохон сонсох хэрэгтэй юм лээ. Гэхдээ тэр сонсно гэдэг нь мэрэгчлээ ээж аваараа сонгуулахгүй шүү залуучуудаа хизээч. Тэрийг амар сайн ойлгох хэрэгтэй. Мэрэгчлээ чи ээж аавдараа сонгуулвал тэр чинь ээж аавын чинь хүсэл болохоос ш чинийг хүсэл биш. Мэрэгжил бүхэн чухал. Эзэмшиж байгаа мэрэгжил бүхэн үн цэнтэй. Maybe зарим нэг ч одоо юу гэдэг би лаг одоо хуульч болно, лаг сэтгүүлч болно. Одоо тэр мэрэгжил бүхэн үн цэнтэй шүү те. Зарим хүмүүс жүжигчин гэж ямар мэрэгжлийн бэлтгэдэг шүү. Тэр чинь хоолоо no. Миний одоо мөрөөдөл би жүжигчин би мэрэгжлийн жүжигчин болох хүсдэг байхгүй. Бүр ингэ мөрөөддөг за. Тэгээ би ингээ Москвад яж хат ер нь жоохон судалнаа гэлтэхгүй. Мэрэгчлээ би ер нь баг сурчий даа гэтгсэн чинь уучлаарай Москвагийн бүх урлагийн сургуулиуд 22-оос дээш насныхыг 1-р курстэ авдаггүй л дараад тэгээ би мултарсан байд. Гэхдээ найз судалсан би яг мөрөөдлөө биелүүлэхийг аягүй хүссэн. Миний одоо яг мөрөөдөл бол яг би чин сэтгэлээсээ жүжигчин мэрэгжлийг эзэмшихийг аягүй хүсдэг. Тийм болохоор өөрсдийнхээ мэрэгжлийг өөрсдөө сонгороо хизээж бити эцэг гэхээрээ мэрэгжлээ сонгуулаарай те. Миний эдийн засаг мэрэгжлийн манай ээж сонгоогүй л те би өөрөө сонгосон. Гэхдээ ер нь яг л өөрийнхөө сонголтоор явах. Тэгвэл чи хэнийг хизээж ядаж наазах юм гэж хэнийг хизээж зэмлж амьдрахгүй шүү дээ те. Одоо юу гэдэг зарим миний найзууд ч байна. Яа ээж харин энэ мэрэгжлийг сонгоод тэ одоо сураад ингээд амар дургу мургуг ярьдаг хүмүүс байхгүй. Тэгэл энэ чинь ингээл насаараа ингээд нэг хүнийг ингээд зэмлж ингээд дотроо нэг юм зэмтэй амьдрах. Тийм байхгүй тулд өөрийнхөө тийм яг өөрийнхөө хүслээр сурсан, өөрийнхөө хүслээр сонгосон мэрэгжилтэй амар хайртай үнэнчтэй байгаараа. Гэхдээ заавчгүй тэр мэрэгжлээрээ ажиллахгүй чиний сонголт. Гэхдээ тэр мэрэгжлийг эзэмшснээрээ чи одоо юу гэдэг өөртөө юм гоё сэтгэл хангаламж шүү дээ өөр чинь сонголт. Тийм болохоор тийм л юм зөвлөе залуучуудаа бол тэгээ гадаадд сураарай. Монголын боловсролын системийг ерөөсөө муулаагүй шүү буруугаар одоо ингээ бас хүмүүс ч айгүй мушигдаг болсон байл шүү дээ. Юмиг бол тап гэл. Гэхдээ яг гоо хүн рүү тэгээ би өөрөө өөрийнхөө тэгээ царайлууга толиор харангуудаа гоё марчвал нэг муугай марчвал шүү дээ. Ягаад хараад яг харах юм бол. Тэгтээ чи дандаа муухай мардаг. За уушлаарай. Цоглогийн шоунд ирсэн зүгээр шоугийн хөдлөгч. Чи хөөрхөн шүү гэж яриад мэрдсэн чи яагаад байгаа гэж яах вэ? За чи хөөрхөн штэ. Чи хөөрхөн шүү. Баярлалаа. Цай хав фейк байла. Гэтэ зүгээр золоогоос фейк. Яа. Өөрийнхөө шоунд дээр амар дийслүүлчихлээ. Нөө гэтэ золоотой хайртай шүү. Өрсөнд бас амар баярлалаа. Next question please. Bitch. За. Next question бол хүн сандраагаа тайчих юм. Тэ яг санчглаа. Үгүй мартчихлаа. Би өнөөрөө дэвтэрлөгөө харах шаардлагатай юм шиг байдаг л дээ. Яг гоо шаардлага байсан ч гэсэн ер нь бол яг нэг толгооны ард нэг байгаад байдаг шүү дээ. Нэг яг харчих. Яг нэг асуух гад бэлэн байжсэн чи ер нь бол золоогийн бүх асуултанд англи хэл дээр байна. Тийм шүү дээ. Сайн яг бэлцэн асуултууд бүгд англи хэлээр шүү. За. Яг би асуух юм гэвэл чи юу нөө ирээдүйд өөрийгөө коуч болно гэж хэлсэн. Аха. Одоо чи хүмүүсийг одоо яг тийм сайхан нээж өгч чаддаг эсвэл одоо хүмүүс чамтай юм ярилцахдаа яг тэр өөрийнхөө сэтгэлээ нэгээд тэгэнгүүт нь чи тэрийг
Тэгээ нэг эдийн засгийн сайхан нүдэрээ Оля гэдэг нүдэрээ хараад чи яг ингэ гэж хэлдэг. Тий, тэр бол миний нөгөө нэг угаасаа болно гэдэг би яг мэддэг байхгүй юу. Гэхдээ тэрийг би өөрөө гоё дадлах туршид би ярьсан байгаа юм тухай. Өөрөө яг юм өөрөө хувь хүн болчоод тэгээ өөрөө нэг юм предистал дээр одоо гарчаад за одоо би энэ өнцгөөс ер нь юмыг ингээд аягүй сайн харж байна, аягүй сайн ойлгож байна гэсэн моментэд хүрэхдээ би яг тийм юм болно гэж боддог. Би бэмэр тийм зөв хүн болж чадах юм шиг санагддаг л да. Гэтэ яг би өөрөө жоохон муу хүн л дээ. Тэр муу хүн гэдэг нь гоё утгаар шүү дээ. Гэтэ өөрийгөө муу хүн гэдэг хүн бол сайн хүн шүү. Өөрийгөө сайн гэж хэлдэг хүн бол муу хүн шүү. Тэгээд яг юм өөрөө яг бэлэн болоод те яг нэг юм ингээд нэг модны орой дээр нэг мулан алин байдаг да. Яг тийм болохоор бол би яг одоо цаашаана өөрийнхөө мэдэж авсан мэдлэг бүх юмаа хуваалцаад ингээд амар гоё тийм коучлах айгүй хүсэж байгаа. Гэхдээ би угаасаа болно. Тэгээд тэр үед харин энэ гал цогоо алдахгүйлахыг айгүй хичээнэ гэх юм уу. Яг л энэ нэрчээрээ гоё чигээрээ ингээд. Гэхдээ жоохон хайдаа ингээд бас боддгоо л доо юу ч хийгээд байгаа энэ гэж боддог. Гэхдээ тэр яг нэг тийм хэсэгхэн зурхаад ингээл юу ч хийх гэж бодснаа. За бууж өгч болохгүй шүү те. Энэ зөвхөн эхлэл чи дөнгөж мацж ийн дэшээ нэ. Тийм болохоор болно. Тэр үед эгчтэрээ ирээрээ заа юм да. Эгчтэр би ч юм асах шүү дээ. За яг би тэгж хараг би дүүдэрээ ирээрээ Ивиас юу гэж боддог вэ гэвэл чамайг нэг ер нь хэдөө одоо зүгээр нэг жишээ гэвэл яг тийм нэг тийм видео контент хийвэл гоё яхаа гэж боддог. Ямар н одоо жишээлбэл нэг тийм гоё ресторан очиж тэгэнгүүт нь тэр хоолыг гоё ревю хийдэг ч юм уу. Бас эсвэл юу вэ гэвэл жижиг орс хөгжмийн амар гоё мэдрэмжтэй шүү дээ. Өөрөө ч гэсэн cover дуудаж ирсэн нэгмүүд Олягийн одоо жишээлбэл 7 болгон тэг хөгжмийн тайм. Би тэгтээ амар сонио юм. Видео нот хийн гэсэн бодол маань байгаа. Тэгээ корона дуусчвал хийн гэж бодож байгаа. Угаасаа одоо Монголд байна гэж шийдсэн юм чаа. Контент хийн гэж байгаа. Миний бодсон контентэд айгүй гоё байгаа. Тэгээ корона дуусвал найз нь контентаа чин, хувийн бизнесээ хөгжүүлнэ. Ажлаач сайн хийн гэж бодож байгаа. Тэгэхэд бүх юм одоо энэ корона дуусгаар л гэсэн нэг юм. Бас энэ корона чи их хаалт юм аа. Залхуурлын те. Залхуураад байна гэж хэлж чадахгүй. Корона. Корона. Тэгээ ер нь бол хийн л гэсэн байгаа. Тэгээд би бүр яг хувийн бизнесээ бүр одоо ингээд яг бүр ингээд гаргана гэсэн бодолтой байгаа гэх юм уу? Вау. Зүг. Найз баяжнаа заяа. Тэр үед ихчээсэн мөнгө аваар. Уушлараа. Энэ хэсгийг катлж болохгүй. Катл ямар ч хэсгийг катлгүй. Ямар ч кат байхгүй мó. Ямар ч кат байхгүй. Энэ бол яг цэвэр оргиороо байна. За. Таравчдах залуу. Next please. Question. Ер нь асуух асуултуудаа асуусан байгаа. Ямар ч хэлсэн Олиадаа бол маш нэлээд сонирхолтой ярилцлага болсон. Бид хоёр бол маш чухал сэдвүүд. Үгүй ингэж дуусгах юм подкаст маань. Ингээд дуусгах юм подкаст маань. Гэхдээ би нэг хамгийн гол нь юу тийм новшоо байхыг хүсдэг байхгүй юу? Яг одоо халуун дээр нь. Халуун дээр нь. Гэтэ яг бууз мууз яг халуун дээр амар гоё гэдэгтэй бүр. Хөөе бууз итгэв гарч. Итгэл юм ярьж ин тэгээд золоодоо урьсанд маш их баярлаа. Тэг магадгүй гоё сэдвүүдээр бид хоёр ярилцсан баг. Тэгээд ер нь золог сонсож байгаа үзэгч болон сонсож байгаа подкастыг сонсож байгаа хүмүүс ч гэсэн маш их баярлаа. Цаг зав гаргаад бид хоёрын тэр тусмаа миний дугаарыг үзсэнд би чинь нэг хүмүүсүүдийн сонирхлыг татдаггүй юм шиг байлаа. Би тэгж ойлгосон ер нь юу гэдэг нөгөө харин би бол харин эсрэгээр гэж бодож байгаа. Би болохоор жоохон тэгж боддог шүү дээ. Татдаггүй байх гэж боддог. Гэхдээ нэг ухаантай байхыг хичээсэнгүү сая зүгээр өөрийнхөө бодлыг л ярьлаа. Тэгээ жоохон фейк юм дасаа амир жоохон дургуч шүзээддэг. Фейк хүмүүсүүдийг, фейк юмыг фейк ярьж байгаа нэг тийм фейк санагддаг шүү дээ. Би тийм юм бүр ингээ үзээддэг. Тэгээд
үнэн байхыг хичээлээ өнөөдөр тэгээ урьсанд маш их баярлалаа. Тэгээд подкаст сонсож байгаа үзэж байгаа хүмүүст бас баярлалаа. Тэгээд өнөөдрийн зочин маань Оля баялаа. Тэгээд би бас видео description дээр Олягийн Instagram-ыг болон хувийн мэдээллүүдийг тавьсан тийм болохоор Оляг 10k хүргэе Instagram дээр. Оо. Найз нь жоох тийм юм дурггүй шүү дээ. Тийм үү. Би энэ тухай ярьж байсан бол юм байхгүй. Одоо ингээд нэг юм сошиалаар явж байгаа шүү дээ. Тэдэн к хүргэе, эдэн к хүргэе, энэ тэдэн к хүргэе. Яг үнийг хэлэхэд 10 байтугай к ингээл та нар гуйлгуул хүрнэ шүү дээ, тэ. Тэнгүүд би ингэж бодох нөгөө хүн дагахыг хүссэн үнэ дагдаг, дагахыг хүссэн үнэ үздэг. Хүчээр ингэж нэг чамаг гэсэн биш хүмүүсүүдийг ингэж оруулж ирээд хүчээр тэднэр ингээ хүчилж ингэж өөрийнхөө сториг энэ төр үзүүлээд амар муухай гэж бодохгүй. Зүгээр нэг юм юу байвал амар гоё. Хүсвэл Оляг дагаарай. Одоо нөгөө нэг энэ хүн яг юу би яг тэгж дагдаг байхгүй. Нэг энэ хүн надад сонирхолтой. Энэ хүнийг би үзэх дуртай. Тэрнээс ингээл тэдэн к хүргэе, эдэн к хүргэе гэсэн юмнуудыг хараад what the fuck би эндийг дагаад яах юм. Би ямар ч энд хүн бүр надад таалагдгүй хүн гэж би боддог байхгүй. Тэгээ би чинь жоохон нөгөө story маань юу штэ мэдээс. Энэ story нь чинь бас яг тийм хирооргийн хүн үзээд удаан ойлгоход хэцүү нэгт. Хоёрт би чинь бас яг чамайг ойлгож байгаа хүмүүс ойлгож байгаа хүмүүс яг ойлгож байгаа байхгүй тэр таньдаг хүмүүс. Тийм болохоор би яг тийм л намайг ойлгож байгаа хүмүүс дагаасаа гэж үздэг байхгүй. Яг бол би ямар контент ч юм уу ямар story хийж байгаа тэр болгоны хард бий л байгаа юм чаа. Тийм болохоор яг намайг ойлгодог хүмүүс таасаа гэж үздэг байхгүй. Тэгээд би ч бас хамаг уулгаач штэ. Тэгээд story ямар ч байсан энэ подкастыг үзсэн хүмүүс бол Оля гэдэг хүнийг бол бас бага хэмжээнд ойлгоно гэж бодож байна. Тийм болохоор Оля угаасаа сайхан подкаст боллоо. Гал подкаст боллоо. Тэгсэн. Тэгэхээр Олёд маш их баярлалаа. Олёд хайртай шүү. Би ч гэсэн чамд хайртай шүү. Чи бас өндөр гоё харагдаж байна. Нью-Йорк гэсэн фотолог өмссөн байна. Гой бомбер өмссөн байна. Битэр гарч бууз идлээ. За баярлалаа. Баярлалаа баяртай.